Техник технологийн хөгжлийг дагаад барилгын салбарт ч олон өөрчлөлтүүд орж байна. За эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга эсвэл мэдээлэл суурилсан барилга бүтээх нь тухайн өмчийн эзний захиран зарцуулах боломжийг нэмэхээс гадна өртөг зардал буурах боломж бүрдүүлж байгаамаа. За энэ чиглэлээр салбарын мэргэжилтнүүд өнөөдөр дэвшилтэд технологи шийдэлтэд танилцах форумаар хэлэлцлээ. Өнөөдөр барилгын салбар дэлхийн нийтээр хэмэл оюун ухаан, их хөгжил суурилсан барилгын загварчил болон дижитал их хөгжил, автоматжуулалт, робот технологи, ногоон барилга, эрчим хүчний хэмнэл, ухаалаг хот байгуулалт, шинэ материалын үйлдвэрлэл, инновац гэсэн технологийн томоохон шилжилтэд орж буй энэ үед ч гэсэн Монгол улс энэхүү технологийн шилжилтээс хоцрох ёсгүй юм аа. Иймд хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яамнаас барилгын салбарт эрх зүйн шинжилгээ хийх, зөвшөөрлийг шат дамжлагыг бууруулах, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн нийтээр өртөг зардал багтаагаар барилга байгууламж барих чиглэл рүү явж байна. Ингэхдээ зарим нь мэдээлэл суурилж байгаа бол зарим нь эрчим хүчний хэмнэлттэй барилга барихыг эрмэлздэг болжээ. Юурсээ дэлгүүр төлөхгүй одоо байгаль дээр байгаа нарныхаа дулааныг шууд ашиглаад дээр нь бол нарны цэглэгийг ашиглаад ингээд амьдрээд байж байгаа боломж зүйтэй байгаа байхгүй. Тэр энэ орон сууцны одоо нэг айлын жижиг суусан дээр ч боломжтой. Өнөөдрийн форумд оролцсон бид тавьж хэлэхдээ бол ямар ч том барилгыг ажиллахын зарчмаар хийж болно гэдгийг л одоо үндсэндээ би харуулсан юм бэлтгэл өнөөдөр тавив. Өвөл бол өдөр болон дулаан байдаг учраас энийг зөв ашигласан архитектурын хийц гаргаад ингээд явах юм бол одоо барилгыг бол үндсэндээ зардал зардалгүйгээр ингэж эсвэл маш бага зардалтайгаар ингэж халаах одоо дотор тогтцохтой бүрэн боломж байгаа. Мэдээлэлтэй ажиллана гэдэг маань эргээд айгүй олон давуу талуудыг нэмж өгч байдаг. Жишээ нь юу гэхээр сүүлд нь их хэмжээний мэдээллүүд цугларч үлдэх юм бол тухайн барилга байгууламж сүүл баригдаж дуусныхан дараа яг ямар нөхцөлтэй баригдаж дуусна тэр бодиттой мэдээллүүд захиалсан тэр барилгыг эзэмшиж байгаа хүний гар дээр үлдэнэ гэдэг бол эргээд тэр байшин захиран зарцуулах арчлах маш тустай. Энэ мэтэр барилгын салбарын технологийн хөгжил, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын салбарын үйлдвэрлэгчид, технологи хөгжүүлэгчдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой барилгын технологийн өнөө ба ирээдүйн форум боллоо.